5-7 гашуун сухад чиглэлийн төмөр замын нийт төслийн өртгийг бол тэрбум 282 сая долларын ийм өртөгтэйгээр тэзүү бол тодтогч ингэж гаргасан байт юм билээ. Өөрөөр хэлбэл анхны тэзүүг нь бол Австралийн ICOM гэдэг компаниар хийлгүүлж 1 тэрбум 68 сая доллартай тэнцэх ийм төмөр зам болно гэдэг ийм тэзүү гаргаад энэ нь бол хэлийн 208 дахь километр хүртэлх ийм урттайгаар төлөвлөсөн анхны тэзүү байсан байгаа юм. 2020 онд бол тодтогоод өөрөөр хэлбэл хил рүү 233 бортол төхүүлэх ийм тодтголыг хийгээд энэ тодтголын хүрээнд гаргасан тэзүүгээр бол 213 сая доллар болно гэдэг ингээд өмнө хийсэн ажил болох 273.6 сая долларыг бол хасаад Body International компанитай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээрээ бол 1 тэрбум 5 сая долларын өртөг бүхий ийм гэрээг бол гэрээндээ ил болсон гэрээндээ бол байгуулж ингэж явсан байгаа. Энэ барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор Эрдэнэс 5-7 компаниас санхүүжүүлсэн мөнгөн хөрөнгө болон офтек гэрээгээр нийлүүлсэн хөрөнгийг шилжүүлж авч Body International компани хичнээн төгрөгийн гүйцэтгэл хийвэ гэдэг энтэй холбоотой бол мэдээлэл гарч ирэх юм. Эрдэнэс 5-7 компаниас бол 110 сая долларыг бол энэ гэрээний ажил эхлэх үед бол бэлнээр өгсөн байгаа 2019 онд. 2019 онд мөн 72 сая ам доллартай тэнцэх офтек гэрээгээр нүүрс өгсөн байгаа юм. 20 онд 183.5 сая, 21 онд 122.1 сая, 22 онд 81.4 сая доллартай тэнцэх офтек нүүрсийг өгсөн. За энэ нь бол нийлбэр дүнгээрээ 459 сая доллартай тэнцэх ийм нүүрсийг бол өгсөн байгаамаа. За энэ хоёрын нийлбэр дүнгээр бол Эрдэнэс 5-7 компаниас бол 569 сая доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг бол Body International компанид өгч гэрээний гүйцэтгэлээрээ үлдэгдэл нийлүүлэх ёстой өртөг нь бол 436.5 сая доллартай тэнцэх ажлын гүйцэтгэлийг бол хүлээж байгаа юм байна. Энэ төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл бол 86% тай. Нийтдээ 2022 оны 3 дахь улирлыг дуусгах хүртэл хугацаанд бол нийт 23 удаагийн ажлын гүйцэтгэлийг хүлээж авч 5-7 төмөр зам компаниас бол ажлын гүйцэтгэлийг хүлээж авч 589.3 сая доллартай тэнцэх хэмжээний ажил гүйцэтгэжээ гэсэн ийм зүйлийг бол баталгаажуулсан байгаа юм. За үлдэгдэл ажлын дүнг бол 416.3 сая доллартай тэнцэх ийм ажлыг бол хүлээж авна гэсэн ийм захиалагч бол хүлээлттэй байгаа ийм дүнтэй байна. За Богдхан төмөр замын төслийн хувьд бол зогссон ийм бүтээн байгуулалтын ажил байж байгаа. 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй ийм ажил болно гэдэг техник эдийн засгийн үндэслэл бол батлагдсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ тэзүүг бол 2022 оны 5 сарын 12-ны өдөр бол шинжилгээ ухаан технологийн зам тээврийн хөгжлийн яамны шинжилгээ ухаан технологийн зөвлөлийн хурлын шийдвэрээр бол ингэж ийм өртөгтэй байна гэж ингэж баталсан байж байгаа юм. За энэ батлагтаа бол түнэл эстакадын хэсэгт бол 734.6 сая доллар. За дээд үтцийн гүйцэтгэлийн юм дээр бол 328.2 сая доллар. За доод үтц барилгын ажлын хүрээнд бол 342 сая долларын ийм өртөг бүхий бүтээн байгуулалт болно гэд нийлбэр дүнгээрээ 1.4 тэрбум долларын өртөгтэй тэзүү батлагдсан байна. За энэ ажлын хүрээнд бол Эрдэнэс 5-7 хувьцаат компаниас бол 100 тэрбум төгрөгийг бол 2022 оны 7 сарын 19-ны өдөр бол шилжүүлсэн байгаа юм. За энэ 100 тэрбумыг шилжүүлж 5-7 төмөр зам компани шилжүүлж өгөөд энэ ажлыг гүйцэтгэлтэй холбоотойгоор 30 тэрбум төгрөгтэй тэнцэх ийм зарцуулалт бол мөнгөн зарцуулалт гарсан байна. Эрдэнэс 5-7 хувьцаат компанид бол энэ 104 тэрбум төгрөгийнхөө 57 тэрбумыг нь бол буцаага шилжүүлсэн. 30 тэрбумын ажил гүйцэтгсэн. Энэ хүрээндээ бол 12.6 тэрбум төгрөг бол энэ хийж байгаа ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор хүлээгдэж байна гэж. За энэ хийгдсэн энэ зарцуулалтын дүн бол
Газар шорооны нийт ажлын хүрээнд зарцуулагдсан хөрөнгийн дүн мэдээ байгаамаа. За ингээд довш танилцуулж дуслаа.